Улаанбаатар такси компани 160 орчим ажилтан анхлагчид яг одоо их тэнгэрийн аманд ажил хаялт зарлан суулт зарлаад байна. Ажлагчдын зүгээс Улаанбаатар хувьцаат компани удирдлага захирлуудад хандан эрүүл мэндийн даатгал болоод нийгмийн даатгалыг төлдөг байх, мөн гэрээнд заасан зарим зөвүүл заалтыг өөрчлөх, мөн станцын төлбөр болох 10,000 төгрөгийг 30,000 төгрөг болгосныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, ийхүү албан шаардлага хургуулж ажил хаялт зарлаж байгаа байна. Одоо өмнө манайхын станцны мөнгө төлбөр гэж 10,000 авдаг гэсэн байхгүй юу? Үнэл хэл те, үнэл хэл шүү дээ. Тэгээд одоо 11 сарын 1-ээс одоо 30,000 бааз авна гэж байгаа байхгүй юу? Одоо жишээ станц ашигласныг те. Тэгээд тэр шугамаар л бид нар энд бөөгнөрөөд одоо тэр баазын удирдлагуудтай уулзсан яриагээд яасан. Манай бааз удирдлага ирээд явцсан. Бид нар шаардах юм өгсөн. Тэгээд тийм л юм байгаа. Өөр юм бол байхгүй. Станц гэдэг юм яадаг. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал өмнө төлдөг байсан байхгүй юу? Тэгээд одоо болохоор энэ одоо чи хэдэн сараас төлөөгүй л юм чинь. Төлгөөж байна. Модны 11 сараас одоо төлгөө болсон байхгүй юу? Бид нар дандаа хуваараа төлгөөл. Тэгээд шатаар болиулсаар байгаа тийм. Тэгээд урамшуул гэж 23 гэж өгөөд тэгж байгаа л одоо болиулсан. Тэгээд тэрийг бас эргэж бид нар төлөвлөө. Тэгээд анх энэ бааз гэрээ ихтэй одоо 2 жилийн өмнө гэрээ ихтэй бол юу яасан байхгүй юу? Нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимт даатгал төлнө гэдэг. Аюу гой зэрэг телевиз радиор цаараа өгөөл яадаг байсан шүү дээ. Тэгээд бас нэг юм ингээд жил болгоо ингээд одоо төрөөсөн гэрээ хийдэг байхгүй юу? Төрөөсөн гэрээ хийхээр дандаа нөгөө хүү одоод тэр жолооч нарын одоо жишээлбэл би 26 сая хийж өгөхөд 2 саяч нэмэгдчих юм уу? Дандаа ингээл 2-оос 3 сая нэмээ хийсэн хүүгийн хүү алдан гайл. Тэгээд иймэрхүү бас бид нар одоо үндсэндээ жолооч нар яг бүгд л айж амьдралын төлөө явж байгаа те. Мэдээж бид нар бүгд улаан таксинд бол хайртай. Энэ хаанаас хоолгонд тоогоонд явж байгаа. Гэхдээ гол нь шудраг тийм ээ. Нээлттэй шудраг тийм байхыг хүсэж байгаа байхгүй юу? Улаанбаатар такси хувьцаат компани жолоочдын мэдэгдэж байгаагаар тус компани удирдлагууд гэрээ байгуулж гарын үсэг зурулахдаа хуйлсаар буюу ямар нэгэн байдлаар хүчээр зурулдан гэрээнд заагдсан хид хідэн заалтуудыг байнга зөрчдөг гэж байсан маа. Манай компани анх цалинтай тийм ээ нийгмийн даатгал төлдөг одоо машины засвар үйлчлэгээ бүх юм цаанаас нь хийж өгдөг юм байна. Ажлын байртай байна гэж анх хэлсэн. Одоо ингээд жолоочдоо Улаанбаатар такси компанитай ямар гэрээ байгуулж ажилладаг юм бэ? Зөвхөн цалин аваад одоо ингээд ажилчны зурмаар ажиллана аль эсвэл энэ машинаа сар болгонд хэдэн төгрөг? Энэ нэрс хоёр янз аахгүй. Нэг нь болохоор одоо анхнаасаа бол 3 жил та 5 жил явнаа. Анх гэрээ ихтэй 5 жил яваад та нар цалинтай засвар үйлчлэгээ бүх юмаа хийдэг, нийгмийн даатгал төлдөг ажлын байр гэж ойлгож ирсэн тийм үү? Тэгсэн сүүлдээ энэ гэрээгээ бид нар хэрэв энэ та нар гэрээгээ өөрчлөлттэй болохоор засвар үйлчлэгээ бүх юмаа та нар цалин байхгүй, нийгмийн даатгал байхгүй, тийм бүх юм байхгүй болгонгуудаа та нар засвараа хүртэл өөрсдөө хийн тийм үү? Тэгэнгүүтээ энэ гэрээн дээр гар үсэг зурхгүй бид нар одоо тэр гэрээ хэрэг хөлөө зөвшөөрөхгүй л машин түлхүүрээ тавиад гараа гэж байгаа юм. Тэр барьцаа мөнгө. Энэ чинь тэгэнгүүтээ барьцаа мөнгө төр юу вэ? Одоо жишээ нь нэг машиныг гэтэл одоо 4-5 доотлол бүр 4-5 бүр 10 дамжсан ч машин байж магадгүй. Яагаад гэвэл 5 барьцаа 500-ыг авчаал нөгөө жолоочийг орлого нь хэд хоног байхгүй болчихгоот л машины чи ороолаа. Хорогоод гарахтаа хэдэн төгрөг нөгөө орлогоо хийж чадаагүй машинаараа юм хийгээгүй улсууд чи энэ таксины амьдралд бүх юма зориулсан хүмүүс машин байхгүй л юугаар мөнгө олох юм тийм үү? Ажлын байр байхгүй тийм үү? Тэгэнгүүтээ та нар машинаа гаргахын тулд 40,000 төгрөг онцлогоо хийлэг. Энэ юм чи дутуу тэрийгэ хийлэг. Тэгжиж гараа гэж байгаа. Тэгвэл тэр хүн яах гэр орондоо байгаа юм зарж иж машинаа авч штэ. Харин Улаанбаатар такси компани удирдлагуудаас энэхүү мэдээллийг тодруулсан боловч тус компани удирдлагууд эзгүй байгаа одоогоор мэдээлэх боломжгүй гэсэн юм аа. Цагийн дараа гэсэн. Бас биш танарч. Зүгааха. Бахах